Засгийн газрын хурлаанаас гаргасан одоо энэ татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлт нь бол за магадгүй одоо 2021 оны ихээр хэлцэжсэн тийм энэ одоо хууль хэрэгжиж эхэлсэн үедээ харьцуулахад бас нэг талаасаа төгрөгийн ханшийн одоо өнөөдрийн өртгийг бас харьцангуй тооцсон болов. За нөгөө талаасаа бас яг одоо өнөөдөр бизнесүүдэд харьцангуй ачааллыг бууруулах гэж байна гэсэн иймэрхүү байдлаас бол харж болохоор таны хувьд яг ямар байр суурьтай? За яг өөрчлөлтүүдийн хувьд бол бизнесүүдэд бол ачааллыг харьцангуй бууруулахаар ялангуяа аж ахуйн нэгжийн орлогын албан тушаалын хуулийн дээр бол саяхан 24 оны сүүлээр 9 сард байхаа аж ахуйн нэгжийн орлогын албан тушаалын хуулинд баахан одоо хөнгөлтийн залтуудыг нэмсэн шүү дээ. Одоо нийгэмд чиглэсэн тийм ээ одоо олон нийтийн сайн сайхан байдалд ч байдаг юм уу тийм ээ. Ер нь нийгмийн хариуцлагын хүрээнд чиглүүлсэн арга хэмжээнд зарцуулсан зардалуудтай тэнцэх хэмжээний татварын хөнгөлт эдлүүлэхээр одоо маш олон хэмжээний зохицуултууд орсон. За энэ нь нэг талаараа яг төсвийн мөнгийг яг татвар төсөв төвлөрүүлэхгүйгээр ингээд сул тал нь бол төсөв төвлөрүүлэхгүйгээр аж ахуйн нэгж болгон дор бүртээ тусдаа бага-багаар зарцуулах ийм сул тал байж болох хэдий ч за нөө төсөв төвлөрөөд эргэж тендер зарлаад ч гэдэг юм уу тийм ээ. За тэгээ гүйцэтгэл чанаргүй байх ч гэдэг юм уу. Ийм байдлуудыг алгаснараа бол бүтээн байгуулалтуудад чиглэсэн ялангуяа одоо цэцэрлэг түрээлэнч гэдэг юм уу. За одоо яа тийм янз бүрийн одоо нийгмийн шинжтэй бараа бүтээгдэхүүнүүдийг бий болгоход чиглэсэн гаргасан зардлуудыг бол хөнгөлөхөөр за нөгөө талаараа боловсролт тийм ээ хөрөнгө оруулалт хийх. За одоо бараа бүтээгдэхүүний үн үйлчилгээний үн маш их өссөнтэй холбоотойгоор сургалтын төлбөрийн зардлын дарамт бол бас одоо өрхүүдэд нэлээдгүй одоо нэмэгдэж байгаа. За тэгээ харьцуулаад үзэхээр одоо их сургуулийн сургалтын төлбөр одоо дунд сургуулийнхаас маш бага байдаг те цэцэрлэг дунд сургуулийнхаас тэгээ их сургуулиуд төлбөрөө нэмэх гэхээр оюутнуудын ачаалал бас харьцангуй одоо нэмэгдчих гээд ингээ эсэргүүцэлтэй тулгараад байдаг. Тэгэхээр энэ асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх одоо татварын төлбөрийн дарамтанд илүү ихээр өртөд байгаа хэсэгт нөгөө талаасаа нөгөө ажил олгогч нарт ажилтнууд олдохгүй байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн одоо сайн мэрэгжилтэн сайн одоо ажилтан олж авахын тулд одоо эхнээс нь ахуулаад сургалтын төлбөрт нь дэмжлэг үзүүлээд тэгээ эргээд нөгөө суралцагч маань суралцж төгссөний хадараа тухайн ажил олгогч тодорхой хугацаанд ажиллах ч гэдэг юм уу ийм гэрээгээр одоо зохицуулах ийм боломжууд энтрийг бол зөндөө нээж өгсөн. За тэгээд одоо улсын төсвийн одоо сургууль цэцэрлэгт өгсөн одоо хөрөнгө оруулалт гэх мэтчилгээ зөвлөлтөд тэнцэх хэмжээний татрын хөнгөлтүүдийг эдлүүлнэ гэд нэлээд одоо өргөн хүрээний ийм залтуудыг хэрэгжүүлсэн. За мөн 20 оноос эхлээд бол бас одоо дэд хэдий залтууд байгаа шүү дээ тийм ээ 1% татварыг нь хэлбэршүүлсэн гормилг нь 90% татвараа буцааж одоо авдаг ч гэдэг юм уу тийм ээ. За ингээд шатлалын үед бол одоо маш одоо шатлалын тоо цөөрсөн хоёр шатлалтаас аж ахуйн нэгжийн орлогын албан тушаал мөн одоо шатлал дээд шатлалтаар татвар оногдуулах орлогын татвар ногдуулах орлого буюу ашигын хэмжээг одоо өндрөөр тогтоосон 6 тэрбум төгрөг байсныг 3 тэрбум байсныг 20 оны хуулиар 2 дахин нэмэгдүүлээд 6 тэрбум болгосон. Мөн одоо сая одоо шинээр өргөн барьж байгаа хуулийн хүрээнд бол 10 тэрбум болгож нэмэгдүүлж авах шүү. Энэ нь бол аж ахуйн нэгжүүдийг томрох тийм ээ бизнесээ тэлэх. За гарааны бизнесийг өшөө улам одоо тийм дэшигээ дунд тэгээд том компани бигнэнд орох хүртэл бол бас одоо орлогын татварын дарамтыг бол тодорхой хэмжээгээр бууруулж чадах зохицуулт гэж харж байна. Гэтэ яг хуу ерөнхийдөө бизнесүүдийн зүгээс хамгийн ихээр ярьж байгаа юм бол нүүтийн одоо хувь хэмжээнд дээр өөрчлөлт оруулаач. За зохицуултуудыг бас нэлээд өнгийн хатан болгооч. За жишээ нь гадаад худалдаа эрхэлдэг компани байлаа гэхэд импортын татвар дээр нь татвараас нь одоо дараа нь нүүтийн татварыг тооцдог ч гэдэг юм уу те арай өөр ийм зохицуултуудыг бас хүсэж байгаа шүү. Тэгэхээр ер нь яг одоо цаг үеийн шаардлагыг харах юм бол иймэрхүү одоо зохицуултууд байх боломжтой юу? Нэмэгцүүлэлтийн албан татвар, гайлын албан татварыг ч одоо тодорхой хэмжээгээр бас нэг богино хугацаагаар хойшлуулах бүр одоо аргагүй байдал үүссэн бол хойшлуулах зохицуултууд харагдаж байгаа шиг байсан. Ууг зүй зарчим нь бол гайлын хэлээр барааг нэвтрүүлэхдээ тухайн барааг гайлын хэлээр нэвтрүүлэхтэй холбоотой гайлын болон нэмэгцүүлэлтийн албан татварыг бол төлөх ёстой юм. Зарчмын хувьд онлын хувьд шүү дээ. Тэгээд эргүүлээд тэр төлсөн татвараа тухайн бараа бүтээгдэхүүнийг борлууллаа шүү дээ. Тухайн бараа бүтээгдэхүүн өмнөх тайланд хугацаанд байсан бараа бүтээгдэхүүнийг борлуулсан. Тэгээ борлуулалтанд оногдуулж одоо хэрэглэгчдээс зөвлөж авсан нэмэгцүүлэлтийн албан татвараас асуулчиж байгаа юм. Тэгэхээр үндсэндээ бол энэ татварыг одоо тодорхой хугацааны дараа буцаагаад авчиж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр
яг энэ зүйл бол яг барааны эргэлт удаан эргэлттэй зүйл зарцуулсан хүн үндсэн хөрөнгөнд төлсөний нөхцөл бүртгэлийн албантрын хувьд бол асуудал үүсгэжсэн баг. Одоо 5 жил энэ төр хасаад тийм ээ. Тэгэхээр одоо шинэ хуулийн төсөл дээр бол үндсэн хөрөнгөнд төлсөний нөхцөл бүртгэлийн албантрыг шууд хасуулах болж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бол үндсэндээ одоо мөнгөний барааны эргэлтийг дэмжиж байгаа тийм. За мөн одоо бэлэн мөнгөний урсгалыг дэмжиж байгаа. Тэгээ бэлэн мөнгөний урсгалд сөрөг нөлөөллийг багасгаж байгаа юм одоо сайн зохицуулт. Нөгөө талаасаа гадаадын одоо оршин суугч нөхцөл бүртгэлийн албантар маань оршин одоо нутаг дэвсгэрийн зарчимтай одоо татвар. Тэгэхээр гадаадд байгаа буюу нөгөө Монголд оршин суугч бус этгээд Монголд одоо байгаа байрлаж байгаа аж ахуйн нэгж хувь хүмүүст үйлчлэгээ үзүүлээд тэгээ тэрний мөнгийг одоо гадаад руу шилжүүлэх үедээ Монголын нутаг дэвсгэрт гүйцэтгэж байгаа ажил үйлчлэгээ учраас нөхцөл бүртгэлийн албантар оногдуулдаг л та. Тэгээд төлөвтэй бол нөгөө мөнгө шилжүүлж байгаа тал буюу бараа үйлчлэгийг худалдаж авч байгаа тал нь одоо суутгаж очроод тайланд тусгаад одоо суутгасан татрын тайлан бэлтгэдэг. Гэтэл тэр нэмэгдсэн бүртгэлийн албантрыг огт хасдаггүй байсан. За гадны улс орнуудын жишгээр бол хасдаг болчихсон байсан. Тэгээ манай хасахгүй яваадсэн. Энэ нь ямар сул талтай байсан бэ гэхээр нөгөө эндээс бараа үйлчлэгээ авч байгаа маань үйлчлэгийнхээ мөнгийг төлж ядчих. Дээр нь дахиад нэмэгдсэн бүртгэлийн албан татрын оногдуулаад өрөнд ороод байсан асуудал. Тэгээ энэ нь бол суутгаад төлчихсөн тохиолдолд тэгээ суутгасан талын татрын өрөөс хасгаар зохицуулт байгаа. Энэ хамгийн том одоо гадаад худалдаа болон одоо энэ нөгөө янз бүрийн бит бус хөрөнгүүд тэгээд одоо програм хангамжууд янз бүрийн эрхүүд энэ төр худалдаж авч байгаа. За тэгээд ямар нэгэн одоо удирдлагын зардалч байдаг юм үйлчлэгээний хөлс төлж байгаа аж ахуйн нэгжүүд бол одоо тодорхой хэмжээний маш том дэмжлэг